Эрхэм нийслэлчүүдээ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрхэм төлөөлөгчдөө өнөөдрийн уралдаанд оролцож байгаа нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч удирдлагууд, төрийн албан агчдаа та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 4-р хуралдаан үргэлжилж байна. Хэлцэх асуудлын дарааллын дагуу үргэлжлүүлэн асуудлуудаа хэлэлцүүлье. 19-р асуудал нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны А дроп 157-р захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг танилцуулан хэмээн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч Сандах Сүрэн таныг эндэрт урьж байна. Эрхэм иргэдийн хурлын төлөөлөгч, эрхэм нөхдөө нийслэлийн иргэдийн хурлын дарга. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны А дроп 157 дугаар захирамжаар Улаанбаатар хотод бизнесийн болон бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эрхлэхэд тулгамжгүй хүндрэл бэрхшээлийн талаар хувийн хөгжлийн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтөд уулзаж санал солилцох чиглэл бүрийн ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээнүүдийн явцыг сааруулах байх, түүнийг дагаад хариуцлагатай үр дүнтэй ажиллаа гүйцэтгэж буй хувийн байгууллагуудыг дэмжих зорилгын хүрээнд 7-р сарын 3-ны өдөр Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүнтэй 7-р сарын 4-ний өдөр төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй хувийн хвшлийн 50 орчим байгууллагуудын төлөөлөлтөд уулзалтыг зохион байгуулж тулгамдж буй асуудал бэрхшээлүүдийг сонсож дараах санал дүгнэлтийг нэгтгэн боловсрууллаа. Үүнд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан хэдий ч газар чөлөөлөлт хийгдээгүй байршуулын газар чөлөөлөлтийг яаралтай шийдвэрлэх, газар зохион байгуулалтын бүх төвшний төлөвлөлтөнд мэдээлэл харилцаа холбоо төлөвлөлтийг зохицоор нь тусгаж баталдаг болох. Бүтээн байгуулалтын талбай дээр газар чөлөөлөлтийн асуудал 100% хийгдсэн гэх боловч бодит байдал дээр бүтээн байгуулалтаас үүдэлтэй дам нөлөөлөл төртөж буй айл өрх аж ахуйн нэгжүүдэд тулгамдж буй асуудлыг орхитуулахгүй байх. Цаашлаад газар чөлөөлөлт хийхдээ үүнийг өргөжтөлн тооцдог болох. Ажлын зураг дээр инженерийн шугам сүлжээ ашиглагч байгууллагын холбогдох албан тушаалтнууд зөвшөлдсөд гарын үсэг зурдаг хэдий ч ажлын талбайд ажил эхлэх үед тодорхойгүй хүндрэл бэрхшээл үүсэж ажлын зургийг дахин хийлгэхээс аргагүй байдалд хүрдэг бөгөөд инженерийн шугам сүлжээ хариуцагч байгууллагууд хоорондын уялдаа холбоог сайжруулж ажлын зураг баталгатай хариуцлагатай хандах. Инженерийн шугам сүлжээ харилцагч байгууллагууд ажил эхэлснээс хойш ажлын даалгавар, техникийн нөхцөлийг өөрчилж гүйцэтгэгч байгууллагуудад цаг хугацааны болон санхүүгийн эрсдэл оруулахгүй байх. Захиргаан эрчим хүчээр хангах эрх бүхий байгууллагууд төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй бүтээн байгуулалтын ажилд аль болох боломжийг илэрхийлэн дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллах. Бүтээн байгуулалтын үйлрэл, тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл олгодог эрх бүхий байгууллагуудын зөвшөөрөл олгодог өдрүүдийн тог нэмэх, өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл олох хурлын давтамжийг нэмэгдүүлэх. Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй хувийн аж ахуйн нэгжүүд болон төрийн холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвжирлийг бууруулах, гэр орооллыг орон сууцчлуулах тухай хуулиар хувийн хвшилд олгогдсон боломжуудыг зөв тайлбарлан таниулах, ажлыг зохион байгуулж эргэх холбоог сайжруулах. Захиалагчийн тендерийн баримтчийг боловсруулах, зарлах, үнэлэх, гэрээ хийх зэрэг төрийн худалдаа авах ажиллагааны бүх үе шатыг дангаараа хийж байгаа нь ашиг сонирхлын зөрчил бий болгож байгаа тул цаашид энэ тал дээр хөндлөнгийн хараад бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хууль эрхцэн орчинг бий болгоход анхаарах. Төсвийн хөрөнгөөр санхүүжиж буй худалдаа авах ажиллагааны үнэлгээний хорооны шийдвэр алдаатайг эрх бүхий байгууллага тогтоосон бол буруутай үнэлгээний хорооны гишүүдэд ноогдуулж буй шийтгэл хариуцлагыг нээлттэй мэдээлдэг болох. Хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүдийн дансыг бүгд нь хаадаг байдлыг эргэн харж хэсэгчилсэн байдлаар хаах, аль эсвэл өөр бусад уян хатан зохицуулалт хийж болох үз эрх зүйн орчныг бүрдүүлэх ийм арга хэмжээг авах. Хувийн аж ахуйн нэгжүүд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу өөрийн эзэмшлийн газарт бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх бүх нөхцөл боломжоор хангах асуудлыг холбогдох төрийн байгууллагууд шуудхан шийдвэрлэх байх зэрэг гаргасан санал гомдлуудыг элдв редакцгүйгээр санал дүгнэлтэнд оруулж хавсарлаа. Улс орны дээр дурдсан асуудлын хүрээнд төрийн байгууллага хоорондын уялдаа ажлын хариуцлага, зөв төлөвлөлт болон эрх бүхий албан тушаалтнуудын хүн сурталыг багасгаснаар хувийн аж ахуйн нэгж байгууллагуудад ажлын чанар, цаг хугацаа, зардалаа бүрэн хянах боломжийг бүрдүүлж, цаашлаад хотын эдийн засгийн эргэлтийг сайжруулах, төсвийн орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг чухал хажуулагтай байна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сайнгүй байна. Бид энэ нөхцөл байдлаас төрийн зөв бодлого, бизнес эрхлэгчид, ажил олгогчдынхаа хүчээр л даван туулнаа. Дээр дутагдсан хүндрэл бэрхшээлүүдэд эрх зүйн зохицуулалт гэхээсээ
төрөн албан хаагчид урддах ажилтнуудын харилцаа хандлах хамгийн чухал нөлөө үзүүлж байгаа нь анзаарэгдэж байгааг тусгайлан анхааруулах зүйтэй байна. Ажлын хэсгийн зүгээс хувийн хөгжлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдэнд тулгамдж буй асуудлыг үе шаттай шийдэх судалгааг хийж, түүний мөрөөр тусгайлан төлөвлөгөө боловсруулан ажиллах, энэ асуудлыг хариуцсан чиг үүргийг бий болгох, түүнчлэн хотын захиргаа болон Улаанбаатар хотын худалдааны танхимдаа байгуулсан санам жижигхэн хэрэгжилтийг хангаж, цаашдын харилцааг хөгжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, 2025 оны 12 сард багтаа нийслэлийн иргэдийн хуралд танилцуулах үүргийг тэмдэглэлээр нийслэлийн засаг даргын хамгийн газар даалгах нь зүйтэй гэж үзэж байна. Ажлын хэсэг. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.